Мал эмнэлгийн сургууль. Биологийн бүх салбар, шинжлэх ухааны гүнзгий мэрэгжил эзэмшхийн зэрэгцээ. Мал амьтны өвчин эмгэгийг онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, хүн амыг биологийн гаралтай эрсдлээс хамгаалах мэдлэг чадвартай мэрэгжилтэн бэлтгэнэ. Сайн байна уу? Намайг Хэрлэн гэдэг. Би мал эмнэлгийн их сургуулийг 2018 онд малын хэмжээр төгссөн. За энэ жилээс ахуулаад UBUT мал эмнэлэгт жижиг амтны эмч чиглэлээр ажиллаж байгаа. За манай UBUT мал эмнэлгийн 2013 оноос эхлээд жижиг амтны эмчилгээ үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа. Энэ явцад за манай эмнэлгийн болохоор 2013 оноос хойш одоо хүртэл мал эмнэлгийн сургуультай оюутнууд 4-р курсын оюутнуудын дадлага их нөхцөл боломжийг ханган хамтарч ажиллаж байгаа. За 4-р курсын оюутнууд мал эмнэлгийн чиглэлээр буюу жижиг амтны чиглэлээр дадлага хийснээр биднэрт ямар ашиг ямар эрдэм мэдлэг авах вэ гэхээр ирээдүйд жижиг амтны жижиг амтны чиглэлээр мал эмнэлгээр ажиллах юм бол ур чадвар болон дадлага туршлага нэмэгдэхээс гадна маш олон зүйлийг сурч мэддэг байгаа. Жишээ нь жижиг амтны кейсэн дээр спэй хийх, туслах хийх гэдэг яг өөрсдөө дадлага хийж туршиж хийж үздэг байгаа. Хэрвээ мал эмнэлгийн сургуулийг сонгон суралцах юм бол ирээдүйд жижиг амтны чиглэлээр ажиллах бүрэн боломж байгаа. За ямар боломж вэ гэхээр жижиг амтны чиглэлээр ажиллахад Монголд бол олон төрлийн эмч байдаг. За малын эмч гэдэг нь хүний эмч гэдэг бол зөвхөн хүнийг эмчилдэг. Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэж ярьдаг. Яагаад тэгэхээр бид нар бол өөдөөс мань тэнд өвдөд байна гэсэн хариулт авдаггүй учраас аль болох сэтгэлээ гаргаад маш их мэдрэмж хардаад ажиллаа явуулж үр дүнгээ үздэг байгаа. Үнэхээр эрүүл болоод гаргаад ирэх юм бол маш их баяр аз жаргалыг мэдэрдэг. Ерхий боловсролын сургуулийг төгсөж байгаа нийт хүүхдүүдтэй хэлэхэд мэргэжлээ сонгож хэрвээ амжааг байгаа бол мал эмнэлгийн сургуулийг сонгон суралцаж малын хэмжээ мэргэжлийг эзэмшээрэй. Мал эмнэлгийн сургууль. За сайн байна уу? Би хөдөөж их сургуулийн мал эмнэлгийн 4-р курсын оюутан Чойж Амц байна. За манай мэргэжлийн давуу тал гэвэл энэ жил дадлагаараа бид нар жижиг мал амтны эмнэлэг дээр эрчимсэн мал аж ахуйн ферм дээр ингээд дадлага хийсэн байгаа. За манай дадлагын давуу тал гэх юм бол эрчимсэн мал аж ахуй дээр бол бид нар хээс шалгал сурж байна. Зохиомл хэлтүүлэг хийж сурж байна. Тэгээд жижиг мал амтны эмнэлэг дээр бол бид нар спин буюу сав тайралт, нохоо засах, муур засах гэх мэтлэн их олон ажлуудыг сурж байгаа. За тэгээд манай оюутнууд нь бол энэ дадлагаараа хөдөө орон нутагт бас малчны хотод дадлага хийсэн. Энэ нь бол давуу талаараа бид нар малчтад ямар зөвлөгөө өгөх вэ, малчтай яаж харьцах вэ, фермийн өхрөөтэй яаж харьцах вэ гэх мэтлэн их олон зүйл сурж авсан байгаа. Төгсөж гараад бид нар ажлын байран дээр гарахад ямар торох саадгүй малыг эмчилж малчтай зөв зөвлөгөө өгч чадна гэж итгэлтэй байгаа. Мал эмнэлгийн сургууль. Сайн байна уу? За намайг Нэргүү авахтай Гант Туяа гэдэг. За би энэрх мал эмнэлгийн малын эмчээр ажилладаг байгаа. За манай энэрх мал эмнэлгийн хувьд гэх юм бол манай эмнэлэг маань 2003 онд Монгол Хүнсний төрийн бас байгууллагын хад дэрэгдэх энэрх мал эмнэлэг сургалтын төв гэсэн нэртэйгээр нээгдэжсэн. За тухайн үеэс одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За жижиг амтны эмнэлгийн хувьд гэх юм бол нохоо муур, за тэгээд яс мэлхий, туулаа, авсанхаа гэдэг гэрийн тэжээвэр амьтдуудын үзлэг онцлогоо үйлчлэгээ хийдэг байгаа. За манай эмнэлгийн хувьд гэх юм бол одоогоор 5 малын хэмч, 6 туслах ажилтнтай, 1 ресепшнтэй, 1 зөвлөх гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За энэрх мал эмнэлэг дээр хийгдэж байгаа үйлчлэгчдийн төрлөс зогсохын дурдах юм бол за мэдээж үзлэг, онцлогоо, за тэгээд лабораторийн бас үйл ажиллагаануудыг хийж байгаа. За эхо, рентген гэсэн аппаратуудыг бол үйл ажиллагаанд бол хэрэглээд явж байгаа. За манай эмнэлэг бол үүссэн цагаасаа эхлээд мал эмнэлгийн сургуультаа бол харилцан уялдаатай ажилладаг. Тэгээд мал эмнэлгийн сургуулийн хийгдэж байгаа үйл ажиллагаан дээр бас хамтарч туслах, тийм ээ, дадлах их нөөц баазаар нас хангаж туслах тийм сонирхолтой ажиллаж байгаа. За тэгээд энэ жил бол өнгөрсөн хугацаанд их онцлог жил болж байгаа. Тэгээд энэ жилийн маань дадлага арай өөр хэлбэрээр хийгдээд оюутнууд маань болохоор
фермер, за тэгээд жижиг амтны мал эмнэлэг гэсэн мал эмнэлгийн үе шигний газруудаар хэсэгчилж группт хуваагдаад дадлага хийсэн байгаа. Тэгээ бас энэ жилийн оюутнуудын хувьд хэм бол сургуулиас бас боломж олгож төсөв мөнгө хуваагдсанараа оюутнууд манаас яг өөрсдөө амтан дээр гар хурж тийм ээ нохоо дээр үйл ажиллагаа явуулж за жишээ нь хэм бол судсанд нь уян зүү тавих. За тэгээ бас сургуультуудаа бас хамрагдах боломжтой болсон байгаа. Тэгээ энэ жилийн сургалтыг ер нь дадлагыг дүгнж үзэхэд бол маш үр дүнтэй байна. Хүүхдүүд маань ч гэсэн маш их идэвхтэй байна. Тэгээ нэг үе бодох юм бол хэл ус сайтай болсон байна. За зааж байгаа хичээлүүд дээр ч гэсэн хариуцлагатай хандж байна. Тэгээ идэвхтэй оролцож байгааг нь харахад бол маш их баяртай байгаа. Тэгээд бас цаашдаа ч гэсэн бас дадлагын үйл ажиллагааг иймэрхүү байдлаар явах юм бол илүү хүүхдүүдэд бас өөр нөгөөчтэй хүүхдүүд бас яг мал амтантайгаа харьцаж чадсан дадлагын болох юм байна л гэж бодож шин. За жижиг амтны салбар гэдэг бол Монгол улсын хувьд бол харьцангуй шинэ салбар байгаа. Хүмүүс ч гэсэн харьцангуй бас нохоод тижээдэг. Гэрээнд тижээвэр амтдаг гэдэг бол маш сайн ойлгож эхэлж байгаа үе одоо яг болж байна гэсэн үг. Тэгэхээр нэхэн үед бол нохоо муур гэртээ тижээж ин гэхэр хүмүүс бол хүлээж авч чаддаггүй. За эмнэлэгт хандж ин гэхэр бүр сонир санагддаг байсан. Нохоо муураа эмнэлэгт үзүүллээ гэд тэрийг сайн ойлгодог байсан. Одоо бол цаг хугацаа өөрчлөгдөд нийгэм өөрчлөгдсөнтэй холбоотой гэрт амтан байна гэдэг маань бол харьцангуй гэр бүлийн те дулаан уур амьсгал үүсэх. За дээрэс нь хүүхдүүдийн хүмүүжүүлж гисэндээ маш их эргээр нөлөөлж байгаа учраас хүмүүс их сайн ойлгодог болсон байна. За одоо зөвхөн манай эмнэлгийн хувьд гэх юм бол 10,000 үйлчлэгч ойролцоогоор байгаа. За бас манайхтай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа яг хувийн мал эмнэлэг гэх юм бол 10 хэдэн ширхэг мал эмнэлэг байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр яг жижиг амтны мал эмнэлэг энэ бизнес хэрэгцээ нь бол маш их өргөжж гин тэлж гин гэсэн үг. Энийг бол харж болж байгаа юм дэс. Тэгэхээр яг мал эмнэлгийн чиглэлээр тийм ээ нохоо мууранд хайртай хүмүүс бол яг энэ мэргэжлийг сонгоод ирэх юм бол сурах нөөц бололцоо бол маш их байна. Зах зээл гараад ажиллах тийм ээ талбар ч гэсэндээ маш их өргөжж байна гэж харж байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд хүүхдүүдийг бол яг мал амтанд хайртай, яг жижиг амтантай ажиллах сонирхолтой хүүхдүүдийг яг жижиг амтны мал эмнэлгийн яг малын эмч гэсэн мэргэжлийг сонгож сураарай гэж уриалмаар байна. Тэгээд сурах талбар, ажиллах бас талбар чинь бас өргөн байна. Та бүхний хүлээж байгаа. Мал эмнэлгийн сургууль. Бидний энэ жилийн дадлага болохоор их өвөрмөц явагдаж байгаа. Эхлээд Сэлэнг аймгийн зүүн бүрэн сум руу Норбол огшоор удирдуулан газар агроо гээд махны чиглэлийн ферм дээр очиж дадлага хийсэн байгаа. Тэнд бол маш их юм мэдээж үр дүнтэй өнгөрөөсөн байгаа. Үүний дараа болохоор Төв аймгийн Эрдэнэ суманд очиж дадлага хийсэн. Малчттай мал 5 шуу мал дээр дадлага хийсэн байгаа. Үүнийхээ дараа болохоор энэрх мал эмнэлэг дээр жижиг амтны эмнэлэг дээр дадлага хийсэн байгаа. Тэгээд энэ нохоо маань болохоор чухал үйлдвэрийн нохоо. Энэ нохоо нь болохоор одоо шулуун гизэн өрөвссөн байгаа. Ер нь энэ жилийн дадлага бол их маш үр дүнтэй явагдаж байгаа. За манай мэргэжлийн маань давуу тал болохоор мал амтандаа тулж харьцах, мал амтныг одоо өвчин эмгээс нь эмчлэх, өвчин эмгийг эмчлэх одоо ямар шинж тэмдэг илэрсэн байна. Тэр бүгдийг эмчлэх одоо олон төрлийн маш эмгэгийг одоо ойлгох зорилгоор л энэ мал амтантай энэрэнгүй харьцах зорилгоор л энэ одоо даваа талтай байгаа. Мал эмнэлгийн сургууль. Hello, my name is Justin Woolsey and I came from the United States. I graduated from veterinary school in 2007, so I have been a veterinarian for about 12 years now. The reason I became a veterinarian was my dad was a veterinarian and I ended up riding around with him a lot, working with a lot of cattle mostly, but then I also, once I was done with school, I found out that I enjoyed small animal medicine a lot. And one of the main reasons I enjoy veterinary medicine so much is that there are so many things that you can do. You can be a large animal vet working with herds and doing herd health. You can work with individual animals and small animals doing surgeries, doing medicine. And so there's just always something new, always something fun to learn. And there's just a wide variety of opportunities and things that you can find exactly what you like, and then you can become more specialized in that and learn much more in depth about those things. Мал эмнэлгийн сургууль. Монголын жижиг амтны мал эмч нарын холбоо 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2018 онд дэлхийн жижиг амтны мал эмч нарын холбоонд одоо бүртгүүлсэн байгаа. За ингэснээр бидний бас цаашдаа сурах, мэдэх энэ бүх боломж бол дэлхийд бол гарцтай болж байгаа гэж одоо үзэж байгаа.
За Улаанбаатар хотод бол 10-аад мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. За жижиг амтны буюу төрөлжсөн мал эмнэлгийн чиглэлээр 50 гаруй малын эмч нар одоо энэ салбарт бол ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол мал эмнэлгийн сургуультайгаа хамтраад жижиг амтны мал эмнэлгүүд дээр мал эмнэлгийн сургуулийн 4-р курсын оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлагыг бол бид нар хамтарч одоо хийлээ. Энэ үйлдвэрлэлийн дадлагыг хамтарч хийснээрээ мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад маань маш үр дүнтэй одоо бодтой одоо илүү их одоо оюутнууд маань бол одоо яг мал эмчийн ажлын гараан дээр гарахад бол илүү энэ дадлагын маань үр дүн гарах хаа гэж одоо найдаж байна. За илүү их одоо нохоо муртай ажиллах, нохоо мурны эмчилгээ үйлчлэгийг бол хийх одоо энэ анхан шатны бол мэдлэгийг бол олж авсан бахаа гэж бол итгэж байна. Мал эмнэлгийн сургуулийг төгсөж гарч байгаа шинэ залуу мал эмч нар маань бол одоо Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт ажиллах ажлын байр бол маш их хүрэлцээтэй байна. За бид нар бол яг төрөлжсөн жижиг амтны мал эмч нар учраас одоо нохоо муран дээр илүү төлхөө ажилладаг байгаа. За жишээлбэл одоо мал эмч нарт одоо сонгож ажиллах маш олон боломжууд байна. Энэ нь бол үүнд бол за нохооны эмч, мурны эмч, за тэрэн дотроо бол халдвар төвчний эмч, халдваргүй өвчний эмч гэдэг одоо ингээд ажиллах нөхцөл боломжууд бол бас байна. За манай эмнэлгийн хувьд бол бид нар багаараа бол мэс заслын чиглэлийг бол байрж ажилладаг. Ийм одоо эмч нар байгаа. Цаашдаа бол мэс заслын чиглэлээр бол төлхөө одоо суралцах, мэслийг одоо илүүтэйгээр хөгжүүлэх юм зорилго нэгтэй мал эмч нар одоо манай эмнэлэгт бол ажиллаж байгаа. За хөдөө орон нутагт бол одоо бас ажиллах ажлын боломжууд бол маш их байгаа. Хувийн бизнес эрхэлж болж байна. За энэ дээр бол бас төрөлжөөд те яг одоо үнэний эмч, за одоо адууны эмч гэх мэтээр одоо ажиллах маш их өргөн боломжууд бас байгаа гэж одоо хэлмээр байна. За мал эмч гэдэг бол яг мал амтныг бол аливаа өвчнөөс бол урьсан сэргийлэх, онцлох, эмчлэх энэ одоо сайн одоо үйлийг бол хийдэг байгаа. Ингэснээрээ бид нар бол Монгол улс бол мал эмнэлгийн мал аж ахуйн салбарын одоо хөгжлийн одоо нэг тулгуур одоо орон бид бол одоо мал амтныг эмчилж эрүүл болгосноор нийгэмд бол маш том хөрөнгө оруулалтыг бол оруулж байгаа. Нэгдүгээрт бол одоо хүнсний аюулгүй байдал одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн мах сүү хэрэглэх одоо энэ одоо анхан шатны гарцыг бол мал эмч нар бол бид нар одоо нээж одоо өгдөг. За дээрэс нь энэ амьтдыг бас бид нар эмчилснээрээ хүүхэд залуучуудын тий одоо зөв хүмүүжихэд бас бол биш бид нар бас их үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа. За мал амтнаас одоо халдварладаг халдвар төвчнүүдийг бид нар одоо таслан зогсоож байна. Энэ нь бол нийгэмд одоо маш том одоо өөр өгөөжийг нийгэмд одоо маш том нийгмийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа гэж одоо хэлмээр байна. За мал эмнэлгийн сургуулийг одоо төгсөж байгаа мал эмч нарт бол маш одоо өргөн боломж байна. Та одоо тий мал эмчийн мэргэжлийг сонгосноор амьдралынхаа одоо маш том одоо баталгаа одоо бий болгож авч чадна гэж одоо хэлмээр байна. За мал эмнэлгийн сургуулийн оюутнууд бол энэ үйлдвэрлэлийн дадлагыг миний бодлоор бол 1-р курсээс эхлээд тий одоо яг хүүхдүүд бол мал эмнэлгийн сургуульд ороод мал эмч гэдэг мэргэжлийг эзэмшихдээ өөрийн гэсэн алсын хараа зорилготой одоо орж байгаа ах гэж би бодож байна. Жишээлбэл одоо яг жижиг амтны чиглэлээр би ажиллах сонирхолтой гэсэн хүүхд байх юм бол яг тэрийг 1-р курсээ тодорхойлоод 1-р курсээс ахуулаад жижиг амтны эмнэлгүүд дээр дадлах их. Нэг бол фермерийн эмч олъё гэх юм бол яг фермер дээр нэг дадлах хийлгэх. Одоо энэ бол цаашдаа дэлхийн нийтэд бол малын эмч нар бол яг хүн эмнэлэг шиг салбар чиглэлээ хөөж ажилладаг ийм болж байгаа. Жишээлбэл одоо нүдний эмч гэх юм бол яг нүдтэйгээ л ажилладаг, нүдийг л одоо эмчилдэг ийм одоо эмч болох ийм одоо чиглэл хөөж байгаа учраас малын эмч нар бол одоо оюутнууд маань бол 1-р курсээсээ эхлээд алсын хараа зорилгоо тодорхойлоод яг тэрнтэйгээ уялдуулаад энэ дадлагын ажлаа бол яг ингэж тий 1-р курсээсээ 5 төгслөө хийх юм бол 5-р курсээ төгсөхдөө бол яг ажлын байран дээр бол бэлэн бүр ингээд сайн одоо эмч одоо болох боломжтой гэж одоо миний зүгээс бол үзэж байна. Мал эмнэлгийн сургууль